За өнөөдөр Haikyuu-гийн character-уудаар шинэ анги бүтээх болно. 20 хүүхэдтэй анги гэж төсөөлж байгаа. Тэгэхээр надад болохоор ийм Haikyuu-гийн хүзэр байгаа. За тэгээд joke руу оруулаад нийтдээ 54 хүзэр дээр хүзэр болгон өөр хүний зурагтай. Тэгэхээр энэ дундаас хин 20-ны ангид орох вэ гэдгийг шийдцгээе. За урьдчилаад би энэ суудлын албан дээр нэг жижигхэн үүрэгч юм уу нэг нөхцөл тавьсан байгаа. Тэгэхээр энийг харангаа энэ дээр ямар хөө character-ууд ирэхний бүгдээр харцгаая. Би жоохон ханаад урсан байгаа шүү дээ бити таараа. Ямар дараалалаар суудлаа шийдэх вэ гэдгийг төрүүлээд шийдчихсэн байгаа. За тэгвэл бүгдээрээ шууд эхэлцгээе. Хамгийн ихний хүн бол ангидаа одоо сурлагаараа нэгт ордог аягүй тийм мундаг сурдаг хүүхэд байгаа. За энэ хэм бэ гэхээр Kageyama. Уул нь бол аниме дээр нэг тийм сайн сурдаг гэж гардаггүй шүү дээ. Гэхдээ яг муу сурдаг гэхээсээ илүү зүгээр хамаг цагаа нэг уйлвалта зарцуулаад тэгээд ер нь хичээл хийхдээ цаг гаргадаггүй юм шиг байгаа юм л та. Хичээгээд ч юм уу цаг гаргах юм бол ер нь бол толгой сайтай шүү дээ. Угаасаа Tensai Setta гэж дууддаг болохоор тийм ээ. Тийм учраас ер нь миний хамгаалалаар бол энэ хүн волейболын секс мэгцэнд ер нь ордоггүй болж тарлаа л та. Хичээлээ хийгээд хичээлдээ амар цаг гаргадаг. Тэр нь бол 90 тоног хүмүүс нь бол те Tensai гэж дууддаг нь бол яг хэвээрээ. Гэхдээ Tensai Setta биш. Зүгээр яг хичээлдээ сайн гэдэг утгаараа Tensai. За тэгвэл хоёр дахь хүний сонгоё. Тэгээ хоёр дахь хүн маань Kageyama-гийн хажуу талд нь буюу баруун талд нь суудаг. Тэгээд Kageyama-тай найзлахыг хүсдэг. Энэ хүн бол Takedora. Волейбол амар дуртай. Тэгээ байнга Konjo гэж хэлчихдэг гар штэ. Тэгэхээр бодвол хичээлдээ тийм сайн биш байх гэдэг байхгүй юу? Тийм утгаараа одоо чинь өөрөөсөө жоохон тийм эсрэг хүнтэй те найзлахыг хүсдэг гэж магадгүй. Аль эсвэл Kageyama болохоор яг юм хичээлийнхаа хувьд амар юм Konjo Aru гэж боддог болохоор бас яг өөр жоохон адилхан санагдаад тэгээд найзлах хүсдэг гэж магадгүй. Kageyama-kun, omae mainichi nan jikan benkyou shiteru n desu ka? 12 時間ぐらいだけど、何？すげえ根性だ。俺も今日からバレエ12時間ぐらい練習します。いや、勉強しろよ。来週期末テストだろ。飛びよって呼んでいいですか？別にいいけど、俺のこともトラって呼んでくれないかな。トラしてнайзлахыг хүссэн тэгээ илүү тийм дотн нэрээр дуудахыг хүсдэг штэ. Тэгээ дараагийн үнээ сонгоцгоо. Дараагийн хүн бол 3 4 2-ыг ер нь л зэрэг сонгож энэ хоёр бол хоорондоо тийм амар rival-ууд тахгүй юу? Ер нь л юм болснараа хоорондоо өрсөлддөг хүмүүс гэсэн үг. Риэфто Аоне. Вау, амар тийм зогсон хүмүүс гайдаг юм шүү. Ингээд хоёулаа амар өндөр, хоёулаа middle blocker тэгснэ жоохон тийм цагаан дүүстэй. ロックオン。こいつ、俺を見るたびにロックオンって言うんですよ。まあ、俺の方が身長高いし、こいつに勝てるよ。I believe I will win. ロックオン。こいつ、日本語知らないのか？ I can speak Japanese. なんだ、マジで。Уг нь бол нэрээс нах юм бол Риэхэ чинь бол Орсын хаалт шүү дээ. Тэгээд Орсоор ч юм уу гадаад ярьж магадгүй хаад ер нь бол Аоныг илүү англиар ярьчихлаа л та. Аоны бол нэг юм ярихгүй. Тэгээд Риэхэ амар чалчаа юм болохоор ганцаараа өстэй. Энийг яландаа гэж байж байгаа та. За тав дахь хүний сонгоё. За энэ хүн бол ингээ хажуу талын үнтэйгээ холбоотой байгаа. Тэгээд энэ хажуу талын үн болохоор Haikyuu дээр юм mom character-ууд байдаг гэсэн шүү дээ. Яг тиймэрхүү төрлийн ингээ байнга анхаарал тавьж яддаг тийм хүн байх гэдэг байхгүй юу? Ваа, яг эсрэгээрээ тав дахь суудлал дээр нь Ягсан гараад ирлээ. Ягсан ч өөрөө mom character шүү дээ. Тэгэхээр за Ягсанд хэн анхаарал тавихнаас сонгоцгоё. Suga-san өнөөдөр бол маш адтай байна. Бас дахиад нэг өөр mom character. Ягсан бол яг хэвээрээ одоо жишээ нь Riэфэ энэ санаа тавиад байж байгаа. Гиснээс юу вэ? Энэ чинь Nekoma-гийн 3 хүн гараад ирсэн биш. Тэгэхээр тураг гэсэндээ орхихгүй бас асарч хамгаалаад байж байгаа бахнэ. Тэгсэн чинь хажуунаас нь харж байгаа Suga-san те Ягсанд өөрт нь санаа зовоод хажуунаас нь ингээд яриад байдаг бахнэ. Riэфэ, "Омае мата чикоку шитаよな. だから何回も言っただろう。夜ケンマとかとゲームするのやめろって。トラ、お前もな、勉強ちゃんとしてる？来週期末テストだからちゃんとやれよ。赤点取ったら練習に参加させないからな。森助くん、大変だな。こいつらのことを気にして、ちゃんと自分の勉強に集中できてる？俺、人に心配されると変な感じっすね。森助くん、しっかりしてるんだもんな。でも、たまに見てるとこっちが心配になる。Нэг иймэрхүү юм болоо? Энэ хоёр аниме дээр үзсэндээ айгу дутна харагддаг. Тэгээ ер нь бол айгу сайн найзууд болох хаа. За, дулаад хүнээ сонгоё. Энэ хүн бол жоохон сонирхолтой. Одоо октод тунд амар альтартай. Ер нь бол те Valentine энэ амар ашиглаад авдаг төрлийн хүн. За, хин бэ? Narita. どういうことだろう。За сайн мэдгүй ч ямар ч гэсэн олон хүмүүс араас нь гүйдэг тийм ээ. Яа аниме дээр ингээд халдсан байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол үсээ ургуулсан гэж төсөөлөл л та. Тэгээд ингээд мэдгүй одоо хин шиг чи амар лаг ингээд урт төстэй болсон заяа. За Oikawa сайн шиг тийм лаг өстэй болсон. Тэгснээ за волейбол ер нь бүтгүй мангингүйтэй хөл бөмбөгийн сектанд орсон заяа. Тэгснээ амар лаг тэрнийх нь эйс нь болж малаа тийм лаг болсон гэж бодъё л та. Тэгэл ахсууд араас нь амар гүйгээл. За тэгвэл одоо Narita-гийн урд нь судаг хүн болохоор Narita амар атаархдаг хүн. Komi Haruki Фкуроданыгийн жоохон тийм сонио өстэй либеро. За ер нь тэгэл та ер нь ингээ өөрийнх нь өсөн жоохон тийм сонио стайлтай болохоор Наритагийн одоо тийм Oikawa-сан шиг амарлаг өсөн гоё харагдаад тэгээд Нарита шиг болох хүсдэг. За энэ хоёрын талаар сайн мэдээлэл байхгүй учраас бүгдээ дараагийн өнөр явцгаая. Окей, дараагийнхаа амар сонирхолтой судал байгаа.
Ард талд нь сууж байгаа хүн нь энэ хүний юу ч хэлсэн бүх хэлсэн үгэнд нь ордог тийм жок юмтэй. Жишээ нь ингээд надад намайг одоо хаан гэж дуудах юм бол хаан гэж дуудана ч юм уу. За энэ гоё судал дээр хэн суух вэ? Сакса Киоми. Яг нэг тийм хүн даран талхаар хүн шиг бол харагдахгүй байд. Гэхдээ ард талд нь хэн суугасаас хамаарна л да. За ард нь хэн суух вэ? Танака ингээд амар үнэнч цантай штэ. Ах Киоко сан сайн болол тэгэл баг ингээд судлаа хамт байсан штэ. Тэгвэл одоо Саксагийн ард суусан болохоор Саксад баг ингээд амар үнэнч бүр ингээд игдүүлээ. Юу ч хэлвүлээ. Босоо гэж дууддаг болгож аяа. Саксагийн мэлгээр нь л ойлголоо босоо гэл. Сакса өглөөчл дээрэл. Танака, орэ нацкивэ, хуйтака. Хай, аракоро де шоудаку шимашта. Танака, орэ кара ханкei 1 метр以内に人は入れないでください。昼寝する。承知しました、ボス。田中、アイマスクちょうだい。こちらです、ボス。あと、空気洗浄機も持ってきました。田中、うるさい。寝るって言っただろう。すいませんでした, босс. Буцаас жоохон сакса илүү тийм амар хүү болоод дуусчлаа. Яхаа тийм угаасаа ийм бага ирдэг болохоор жоохон ингээд амар сайн болоод идэм байл л та. Танака маань тэгээд айгүй үнэнчин болохоор бараг саксаг асаагааг байхад нь л өөрөөсөө төрүүлээд юм барьж өгöd байгаа юм байна л та. За хамгийн ардлын тэгээд цонхон талын судал. Энэ хүн бол ингээд айгүй даруухан ганцаараа ном уншаад эсвэл цонх мохоор хараад сууж байдаг хүн баггүй юу? За хинбэ? Укай кандок. За ер нь баг даруухан гэхээсээ л угаасаа ангидаа ингээд жоохон ганцаараа ингээд айгүй насаараа жоохон хөвшин айгүй олон жил улирцсан ч юм уу. Тэг ангийнхантайгаа ингээд сайн нийлж чадахгүй тиймэрхүү юм болов. Завсарлагаанаар гарснаа ингээд ганцаараа нууцаар таних нэмэгдтаад. Тэгэл яг хөрхөө уйддаг юм болов ингээд ном уншдаг л хальтаа. 俺はニコマに勝つまで卒業しないって決めた。まさかこんなに長いとは。Окей, Никомат хожигдоод өвөн бас карасан нугаас явчихсан. Тэгэл Никомат цаавал хожиж ш төгсөн гэл байгалаас юм л та. Тэг яг ашгүй хожиж штэ тэ. Тэг дараа жил бараг төгсөж байгаа. За эсрэг талын буюу хаалган талын ард талын хоёр судлыг сонгоё. Энэ хоёр бол ер нь тийм багын найдад тахгүй юу. Тэгэхээр нэг Куроке майнд төрсөн гэсэн үг. За сонгоё. Storm Konoha. Сайн төсөөлөгдөхгүй л байна л да. Коноха ч нь ер нь бол нэг тийм сайхан сэтгэлтэй, тэснэ жоохон царайлагддаг төрлийн характер шүү дээ. Токуроданы Бокто энэ гэж жоохон хэцүү нөхдөд байгаал. Тэгээд хөрхи Ака шиг өмөрдөг, тэ Ака шиг жоохон санаа тавьдаг юм баггүй юу? Тэгэхээр эсрэгээр Цтомо болохоор бас жоохон дураараа тийм галт оролцсон гар шүү дээ. Цтомо ингээл ганцаараа хэрэг тариал яваад идэг. Тэгээд араас нь Коноха ингээл жоохон санаа зовоол тэ. Омае чанта широё митайна. 俺、牛島さんに勝ちたいんですけど、どうすればいいですか? お前、テストが近いからちゃんと勉強してる? 牛島さんに勝ちたいならテストの後でいいじゃん。ダメです。俺はエースになる男です。出た、エース。勉強もしないでエースになってどうすんのよ。今日はうちに来い。勉強教えてあげるから。Коноха ер нь тэгэл юм болны чаддаг юм болохоор цэцмаг гэртээ дуудаж байгаа хамт жил хийндэ. За 14 дахь судлыг суулъя. Энэ судал дээр суусан хүн болохоор ингээд Боктогийн хей гэдгийг ингээд заавал хэлдэг хүн байх гэдэг байхгүй юу. Тэгэхээр Бокто бишэл бол нэг гоё. Нэг тийм амар теншн өндөр иш ер нь жоохон дараахан дүүн байвал л сонирхолтой байх гэж бодож байна. Суулъя. Оикава-сан яаж хей гэж хэлдэг юм болов? やっぱり俺って最強。ヘイヘイヘイ。Нэг л болж өгөхгүй юм да. Ой, Оикава. イワちゃん、ヘイヘイヘイ。何それ? なんかさ、急にヘイヘイヘイって言いたくなっちゃってさ、バカに聞こえるからやめろ。ヘイヘイヘイ。怒らないで、イワちゃん。これやめられないんだよ。俺が先に行くから来ないで。恥ずかしいから。ヘイヘイヘイ。置いていかないでよ. Ивачан байхаар Оикаваг төсөөлөдөрөө л амхан болох юм аа. Энэ хоёр бол ингээд хамт хоол идэхэд явжсэн байхгүй юу? Тэгсэн чинь тэгээд орхио явчлаа. Оикава-сан хурдан суудлаас олохгүй бол дамэ дана. За дараагийнх бас жоох хамааралтай суудлууд байна. 16 дээр суудаг хүн 15 дээр суудаг хүнээс байнга зөвлөгөө авдаг. Тэгвэл 15 дээр суудаг хүн ер нь бол 3 дугаар анги ч юм уу эсвэл нэг жоохон капитан маягийн хүн байвал зүгээр юм байна. Хината энэ дээр байвал жоохон хэцүү юм байна. Тэгэхээр Куро байгаасаа билээ гэж сонгоцгоё. Ямагачи маа болохгүй ч юм байхгүй юм байна. Тэгвэл 16 дээр Цукижима Фукунага. Энэ хоёр одоо гайг байгаа. Фукунага ч нэг жоохон өөр гаригтай амьдардаг гэхөө. Хүмүүсээс арай жоохон тийм өөр одоо humor senseтэй штэ. Ямагачи маань харин тэрийг нь ойлгох юм болоо та. Жоохон тийм долгион таарахгүй хүмүүс л тарчлаа. Ямагачи кийте. Фукунага-кунどうした? 後輩に話しかけたい. いいことじゃない? 話題がない。それは人によるけど、とりあえず部活のこととかでも聞いてみたら？部活、ダンス部、マイケル・ジャクソン。はい。そうそう。そんな感じで聞いてみて。山口、サンキュー。山口ер нь хин ч зэмэйгүй сайхан сэтгэлээр ханддаг болохоор хичээгээд ямар ч гэсэн зөвлөгөө өгч чадлаа. За дараагийн хүмүүс бол ингээд нэг юм амар хов ярьдаг хүмүүс байдаг да. Тэгээд хоёулаа нийлж суучаад хов базаж өгдөг хоёр байгаа. What? 調べみあつむ。おいのいるして本やめるもしてごは。公式、今日も牛島さんに話しかけてきてさ、俺も話したいのに。つともくん、なかなか同郷やな。まったけですよ。
俺の前髪まで真似して。この指薄んちょ入るとして、調べがちょんでリラックスし。髪型で思い出したんやけど、サクサク毎月パーマかけてるらしいで、あの人、髪伸びないなと思っていたら、最近の高校生、ほんま見た目に気遣いすぎやろ。そういえば달달아さんがхиний талаар ярьцгааг мэдгүй гэсэн дээ ингээл яран досго үргэлжлүүлэх юм шиг байна. За одоо 2 хон үлдсэн байна. Эхнийх нь бол ажилтгч гэж байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь бол шинээр ангид шилжиж ирэх хүнийг сонгохоор бодсон ба. Бокто-сан то ka Акаши, Hinata, Kemma энтергээд гараагүй хүмүүс бол зөндөө байна. За Арис дээр Коганигава. Уг нь л нэг тийм ажилтгч type биш. Гэхдээ сетер болчихсон болохоор бас тоглогч нараа аягүй сайн анзаардаг болсон баха. За юу ч гэсэн эргэн тойронд нь сууж байгаа хүмүүсийн юу гэж ажигласныг нь сонсцгоё. Оикава-сан, 今日ちょっと変ですね。一日中、へいへいへいしか言ってない気がする。なんか、隣のクラスの僕とさんみたいですね。За, аргагүй л ажиглагч гэсэн шиг одоо хажуудлынхаа ангийн хүүхдийг хүртэл мэдчихэж байна. Оикава хүртэл анзаарсан байна. 向井さんは今日5回ぐらい教室を出てきました。なんかわからないんですけど、帰ってくるとすげえミントの香りがする。向井さん、тамиг татгаар явсныг нь хүртэл анзаарчихсан байж. そういえば、成田さん、髪伸ばして及川さんみたいになってから、ずいぶん雰囲気違いますよね。モテ期来たんですかね。すごい、Коганигава君. Анаа бас сайн ажилтдаг байна. За, ийм хүн хамгийн сүүлийн хүн дээр ирлээ. Нэг хүн шилжиж байна. Энэ хүн бол Комори. Айгу хурдан тасхаха. Айгу нэрсэг юм ч. Өн сагсагийн хажууд суулгасан бол тээ. Тэгтээ хажууд нь Ямагучи байгаа юм байна. Тэгээд Ацуму байгаа юм байна. Урдталт нь Якусан байгаа юм байна. Юу нэг тач шүү. Ямагучиです. わからないことがあったら聞いてね. どうも、ヤクモリスケ. Якусанコムローシのホイラーリベロンビシ。俺と身長は同じぐらいですね。何？モリスケ君、ダメですよ。今日来たばっかりなので。あいつの前で身長の話はあかんで.そうでしたか. ごめん. За ямар ч гэсэн 90 тойронд сууж байгаа хүмүүс нэг үдэж хүмүүс болохоор хортой ангидаа тасна гэж найдаж байна. За бүх суудалтыг шийдэж дууслаа. Тэгээд нийцэд нэг харсан чинь Никомагаас бүр 4 хүн гэж боддоо. Тэгээд бүр гуруулаа уртлын 3 суудал дээр сууж бууцаа. Цаана гараагүй хүмүүс бол зөндөө байна. Hinata, Hoshiumi, Akashi, Bokuto, Kuro, Kita-san, Tsukishima энэ яг юм зөндөө байна л да. Тэгэхээр дараагийн бичлэгэн дээр эдгээр хүмүүсээс дахиж нэг анги гаргая гэж бодож байна. За энэ хүрээд дуусч байна. Баяр таа.